Ой! Ой! Шүү. Доромжлоо. За сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй ингээ та бүхэн өнөөдөр бид бүхэн яг яах гээд ийх гээд ингээ 5 багийг цуглчаад байна уу гэхлээр бид бүхэн та бүхэнд цоо шинхэн контент, цоо шинхэн нэвтрүүлэг, цоо шин уур амьсгал, цоо шин. Fuck you гэсэн үг шүү дээ. Чи өдөнийх нь. Ой! Ой! За тэгээд өнөөдөр бид бүхэн хилцүүлэх сэдвүүдийг болох манай TMG багийн маань танилцуулсан. Тэгээд манай нэвтрүүлгийн маань ерөнхий гол хүнээр баг TMG суух болно гэдэг итгэлтэй байна. Тэгээд манай TMG энэ Монголд болоод байгаа сошиал болон нийгэм болоод байгаа хамгийн муухай тийм зүйлсийг цуглуулдаг тийм залуу байгаа. Баримт нотлоотой. TMG өнөөдрийн гоён сэдвийг бид бүхэн тэлэндэг. Энэ гоён сэдвийн талаар бид бүхэн яг өөрсдийн сэтгэлээрээ хиччихээс. Яг өөрсдийн дотоод байгаа өөрийнхөө үзэл бодол, өөрсдөө харах өнцгөөс та бүхэнтэйгээ хуваалцуулна. Тэгээ мэдээж бид бүхнийг шүүмжилж болно. Хүснээрээ шүүмжил. Та бүхэн яг энэ улсын хурлын нөгөө нэг сонгуулийн яриа мэрэ шиг юм болоод гойгоос та шүүмжилж болно. Та шүүмжлэх ёстой. Хейтл бидний үзэн яг. Угаасаа энэ нэвтрүүлэгт та бүхний стрессийг тайлах гэж те хүссэн хараалын үгээ бич доо. За тэр нь цааш юм. Гэтэ ер нь зүгээр. Тэгсэн чинь бас жоо соёлтой маягаар дарамжлаа шүү. За юу заяа. Өнөөдөр эхлэн ярих сэдв нь болохоор нөгөө одоо өглөө ингээд нэг хичээл эхэлсэн шүү дээ. Тэнгүүд 100 бэстинг бодох юм бол өглөө ингээд нөгөө автобусын суух хүмүүс ингээ амар их. Тэгээ бүр нэг төрлийн автобус ингээд бүр 3-4 ирсэн ч гэсэн ингээд нөгөө автобус нь ингээд дүүрээ дахиад хүмүүс үлдээд тэгээ ингээд энэ автобусны талаар ихний асуул. Тэр ер нь замын төв. Яа, ер нь тийм нийтдээ би яг надад ч сая сайхан мэдсэн. Би за тэгтээ би яг ингээд оюутан ч юм уу тийм энэ автобус суудаггүй хүн шүү. Одоо суудгүй ч гэсэн суугүй гараа шүү дээ. Тэг би ингээд нэг хуучин бол нэг тийм аймаг төвч нэг автобус чигч мэтүү байсан. Би санаж байгаа бол хамгийн сүүл 10 жил болж байгаа. За 10 жилийн цаашийн зэн 3-4 жил болчихлоо. Тэг би сүүл автобус талаар юу ч мэдэхгүй. өглөө ганцхан удаа саяхан сууж. өглөө би дараагаа ууж нэг ээж дараагаа Dragon орж юу? Dragon орж ээж өглөө үүний 5 авыг тосч авчаад 6 болж хат ингээд 10 дугаар ингээд Dragon-ос ингээд төвлөө урж байгаа байхгүй. Зүгээр нэг юм зомби кино үүдэн штэ. Зөв яг зөв шүүмжил яг зомби кино зүгээр л хаалга хаагдаг өмжиж ирээд. Зөв ингээд машинтай урж байгаа штэ ингээд автобусын гонглоо хаагуц ингээд. Автобусын дотор нь ч байгаагүй. Хажуугаар машинтай явжсэн байх. Би зүгээр тийм харсан хүний нүдээс хэлж шээ. Би өө сууж үзээгүй л дээ. Гэтэ зүгээр яг. Би харсан. Яг үний суугаа санаж байгаа өглөө бол нэр. Өглөө машинтай энэ чинь суух ямар хэрэг байгаа ч. Чи манай Dragon дээр тэцээд яваа. дөрөв яа. Би зүгээр харсан гэж шээ би өөрийнхөө өнцгөөс хэлж байгаа сте. Заавал ингэж хэлээ. Өөрөө үзье. Хараа ингээ автобус руу ингээ зүгээр ингээ. Харсан тэр өнцөг. Машин дотроос харсан өнцөг. Зүгээр ер нь амар болцсон байна гэж хэлж штэ би. Одоо хүүтэрсэн байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд өглөө нэг автобус хүлээгээд зогсож байхдаа дараад ханаад хүрч. Энэ хараа ханаад байна шүү дээ. Одоо ингээд 2018 Fall Winter 2018 ханаад гараад ирсэн байгаа шүү дээ. Шинэ CV. Тэгээд одоо сүүлийн үед ингэдэг шүү дээ. Бид нар нэг ханаад байгаа. Энэ ч амар ханаад байлаа гэж ярьдэн шүү. Тэгсэн хэрнээ ингэж баг яриад 5 жил болж байгаа тий. Тэнгүүтээ ёо энэ ханаад амар ханаад байна гэснээр тэгэж баг сүүлийн бүхэл ханаад амар. Гэж шинжлэхдээ амар хол амьдэрдэг хүмүүст бол амар хэцүү тий. Мэсгээс ирдэг гарууд бол автобус суугаад Dragon-аас өдрөөл хийж байгаа юм байна. Тий. Амар мэлээ. Мисгээс юм бол амар. Өглөө хичээлд бол өглөөнийхөө хичээлийг таслахаас. Гэхдээ автобусаар хүнийг ингээд хүсэл сонирхол ирмэлцлийг яа бууруулт юм лээ. Өглөө ингээд гэрээсээ нэг гоё тий. Нэг гоё хөгжмөө сонссон гараад тий автобуснаас буух юм зүгээр. Зүгээр энэ өдрийг хараал гэдгсэн бодолтой битүү хөлмөлтөрөө гიშгүүлж мишгүүлээд ингээд нэг хүний суг мууг ингээд яг энэ минь ирж мэрсэн тий. Тэгснэ загинж байгцсан тий намайг зүгээр таа зогсмоо гэсэн. Тийм автобустай ийм астам төл өгөх бахтай зүгээр шүү. Би та үзүүлэх юм байгаа заяа. Тэгээ энийг өчигдөх юм бол оож энэ битсэн тэг яг энэ үзүүлэг байгаа тэгээ үзүүлээ би. Яа бас ийм байж болохгүй нэр. Ой! Ой! Йоо. Fucking хотын төв штэ. Хотын төв чи. Хааны Макс мол. Энэ хараа цэцэг төв болтой байхгүй. Төв зам дээр
За хүн машинаар яг хог шиддэг бол одоо ингээд хүмүүс ойлгож эхэлж байгаа шүү дээ ингээд. Нөө юу ойлгох юм. За хүмүүс бол мэддэг ойлгож эхэлж байгаа шүү дээ. Шидэхэ болиг гэдгийг болиг гэдэг нь гайхах шидэнгүү шидэж байгаа юм. Саний гол гэхдээ арай байхгүй юу? Хотын төв ингээд энэ өмнөх бичлэг бичээг үл хүний юм мохоо бичээд яах юм бэ? Тэгтээ яг диско бичсэн байхгүй. Тэгээд шүлсээр хийж байгаа л шүү дээ. Энэ бол бөөлжсэн яг нэг. Хотын төв шүү дээ. Тэр хүний бөөлж амар хуржилаа. Цэцэг төвийн уулзуур дээр ирлээ. Тэсгээ боллоо. Машин дотор ямар нэг юм байгаагүй юм бахта. Машин доцоо бөөлжлөө тийм бол. Зүгээр л ядтаа тэр нөгөө юу гэдэлтэй нөгөө пөлөө тавьдаг хэсэг чаа. Шалавч. Шалавчсан дээр яллаа бөлж шалж. Тэгээд дараа нь угаах юм байна. Бөөлжхийг нь шүү дээ ойлгож магадгүй заяа би л. Яг тэгвэл нэгсээ цоод идэв гараад ирсэн чинь ингээ хорлог авчих юм уу? Тэгээ зогсоох газар байхгүй. Зогсоох газар байхгүй. Тэгээ ингээд идэг буцаа залхи хэцүү. Гарн дээр унгаах нь хэцүү шүү дээ. Тэгээд мaalт гэх найдвар болсон тийм. Шээх тэр мөрөө хаягтай. Одоо ингээд нэг булан бид нар одоо ингээд эмэгтэй хүмүүс юм хараасментд байг бүртдэг. Тэгээ булан ирэнгүүт нэг хүн зүгээр юу ч болоогүй юм шиг шийдэж идэг. Харин тэнгүүт ингээд өөдөөс нь ингээд тийш хадгалж шүү. Нүүрлэн авчихсан. Тэгээ ингээд what the fuck гэсэн харц өнгөт өөдөөс бүр харин гэж зүгээр л ингээд миний ташаа. Энгийн харин тэрний өдрийн цагаар байна уу? Хэр одоо ингээд одоо байрны хэр булан байна уу? Тэгээ тэр юусэн хамаагүй байгаа байхгүй. Би зүгээр нэг газар булан тариал гараад ирэнгүүт хин нэг зүрөөд өсөө гэсэн шиг зогсож идэг даа. Тэгээ одоо нөгөө би нөгөө нэг давхар дэмдэрч байгаа байхгүй. Тэнгүүт ингээ манай цонхны дор гэдэг хүмүүс шээгээ заяа. Тэр өмнө амар сонсож байгаа зүргээ сэржиг лаас гэдэг. Ээж хаалаа сонсож. Гурван комбо заяа шээ чинь тэгснэ гээд амар нусаа юу гэдгүүлээ ингээ хайчтай амар чахартай яаж хүн ингэж аар дээрээс нусаа ингэж яг нэг ингээ бүтэн ийм юм тэр хөргөд гэж гарч ирдэг тийм шүсийг бас тэр цэрээ ингээ бөөгнүүлж байгаа ингээ яг нэг бөөргөө бохоо хийж байгаа юм шиг ингээ тэгээ зур яг яаж бүр хаа юм амар сайн товчлоо байхгүй манзанис одоо би хаях юм бол ингэж хаяасан Тэгваса сууда төгс хүн гэж байдгүй шүү дээ. Тэр хүмүүс өөртөө ч нэг дутагдaltaй л байна. Өөртөө зүгээр стресстэй байгаа байхгүй зүгээр дутагдал гэдэг юм бол бүр амар personal асуудал. Тэгваса монголчууд чиний бүрийнхээ хэлтэй байгаа ч. Гэхдээ гоо дискассдаг хүмүүс бас байна тий. Яг гоо ингээд үнслээ ингээд тайлбарч мэлбэрлэл магадгүй ингээд тий нөгөө эфирийн соёл одоо ийм байх хэрэгтэй гэж яг битсэн бол өөртөө зүгээр ингээд наадга болоочгоор тий эфирийн соёл ийм байдаг тийм болохоор ингээд ийм хөтлөгчөө бойл гэх юм бол ядтаа нэг уншаад хүнд өөрт нь таалагдахгүй байгаа нь амар чухал байгаа байхгүй зүгээр л надад таалагдахгүй байна гэдэг л ганцхан ийм ойлголт тийм учраас та надад бас соёл гэж байгаа. За ингээд бид бүхэн энэ хүн нэвтрүүлгээ Монгол хүний стрессийг тайлбарлаа. Игэж бас аль талаагаа гэдэг үлээ. Баруун штэ. Баруун нар зүг баруун муу гэсэн алуулах үү дээ. За хараа.